Сайн байцгаана уу? Хуулийн цаг подкастын шинэ дугаар хэлж байна. Өнөөдрийн дугаар хууль зүйн тусалцааны төвийн улсын өмгөөлөгт хомор цул оролцож байна. Өнөөдрийн мэндийг хүргэе. Бид өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэл болон өсвөр насны хүүхд холбогдсон гэмтэргийн талаар мэдээлэл өгөх болно. За өнөөдрийн сонгож авсан сэдвийн хувьд бол одоо гэр бүлийн хүчирхийлэл за мөн одоо энэ өсвөр насны хүүхдийн холбогдож байгаа болон хохирж байгаа гэмтрэг зөрчлүүд одоо сүүлийн үед манай хариалах сумнууд болон одоо манай харийн сумд дийлэх одоо зөрчлөн үлдэгдэж байгаа учраас энэ төрлийн гэмтргийн мэдээлэл болон за одоо эрүүгийн болон зөрчлийн хувьд яшидэл нь ямар гэдэг вэ? Хариуцлага нь ямар гэдэг вэ? Энэ талаар иргэдэд мэдээлэх зорилготой байгаа. За гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг одоо хүмүүс ойлгохдоо зөвхөн эхнэр нөхөр хоорондын маргаан эсвэл бидэн халтгай байдлыг гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгоод байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн талаар одоо хуульд яг юу гэж тодорхойлсон гэдэг юм бэ? Энэ талаар тайлбарлахгүй юу? За гэр бүлийн хүчирхийллийг бол одоо Монгол улсад эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар за мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар ингээд зохицуулж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл нь бол гэр бүлийн харилцаа хамгаалалт бүхий этгээдүүд аль нэгнийхээ одоо бие махбодод халдах одоо зодох за мөн одоо эдийн засгийн хувьд хамааралтай байлгах, эдийн засгийн эрхчлөөнд нь халдах, за мөн одоо бусадтай харилцааг хориглох за мөн одоо нөгөө бүсэд зоригийн эсрэг үйлдэл хийх эсвэл бол тухайн хүний хүсэж байгаа үйлдэлийг хийхгүй байлгах гэдэг одоо энэ хүний одоо үндсэн одоо эрх хүчлээнд халдж байгаа юм үйлдэлийг бол гэр бүлийн хүчирхийлэл гэж байна. За гэр бүлийн хүчирхийлэл болон одоо энэ төрлийн гэмтэрэгт шинээр орж ирсэн заалт бол одоо ахмад насны эрхчлөөг хамгаалсан зүйл заалт байгаа. За ахмад насны тэтгэв тэтгэмжийг одоо нөгөө хүүхдүүд нь авчаад өгдөг эсвэл бол зээл ахуулаад ингэ явчтай За энэ ахмад настан өөрийнхөө одоо төрөөс олгож байгаа тэтгэв тэтгэмжийг өөртөө зарцуулж чадахгүй гэр бүлийн аль нэг этгээд нь хуулиар өөртөө завшиж байгаа бол энэ бас зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх гэж байгаа гэдэг ийм одоо шинжил орсон байгаа гэдгийг иргэдэд бас тулах зөв баг. За гэр бүлийн хүчирхийлэлд өгүүлж байгаа одоо шалтгаан болон үр дагавар нь юу байдаг вэ? За гэр бүлийн хүчирхийлэл өгүүлж байгаа шалтгааны одоо нэгдүгээрт бол одоо энэ арх сотуулах хундааны зүйлийн зохисгүй хэрэглээ. За арх сотуулах хундааны зүйлийг одоо хэтрүүлэн хэрэглэх За мөн одоо энэ арх сотуулах хундааны зүйлийг одоо ах удаа гэр бүл дотроо гэр бүлийн одоо харилцаа хамгаалалт бүх хүмүүс одоо ээж аав нь хоорондоо арх уух гэдэг үү За энэ шалтгаан бол нэгдүгээрт яваад идэг. За энэ сотуулах хундааны зүйлийг зохисгүй хэрэглэснээр сотуулах хундааны зүйлийг одоо хэтрүүлэн хэрэглэснээр энэ нөгөө гэр бүлийн хүчирхийлэл үлддэг одоо гол шалтгаан болж байна. За ингээд энэ гэр бүлд одоо хүчирхийлэл үлдэгдснээр одоо тухайн гэр бүлийн одоо хоорондоо маргалдаж байгаа эсвэл эрхийн зөрчиж байгаа этгээдийн хооронд ингээд маргаа үүсэж байгаа юм шиг хэрнээ цаанаа нөгөө тухайн гэр бүлөд өсөж хүмүүжиж байгаа хүүхдүүдийн одоо сэтгэл зүйд маш их талдаад хохирол учруулаад за энэ ингээд нөгөө хүүхэд явандаа гэрээсээ даажрах сургуультай явах дургу болох найз нөхдөс өөрийгөө тусгаарлах хоол ундандаа дургу болох ийм ингээд сөрөг үр дагавар үүсдэг. За ингээд нөгөө хүүхэд маань гэр бүлээсээ ингээд дайжаад найз нөхдөсөө ингээд тусгаарлагдаад ингэж явсаар аль нэг гэмт хэргийн зөрчлийн одоо холбогдогч юм уу хохирогч юм уу болох эрсдэл маш өндөр байдаг аахгүй юу. За тэгэхээр өнөөдрийн нөгөө хоёулагийн ярьж байгаа одоо энэ подкастны одоо гол зорилго бол ийм гэр бүлийн хүчирхийлэл яагаад үлддэг байгаа юм. Тэгээ гэр бүлийн хүчирхийлэл үлдснээр одоо хин хохироод байна Тэгэхээр энэ хүүхдүүд хохироод байна. За энэ хүүхдүүд яагаад одоо гэмтрэг зөрчилд холбогдоод байна вэ гэдэг бол одоо томчуудын одоо энэ архины зохисгүй хэрэглээ нээс үүдэлтэй байна гэсэн ийм мессежийг хүмүүст өгөх зорилготой байгаа. Хариа сургуулийн хэмжээнд он гисээр гэр бүлийн хүчирхийлэл хичнээн хөл юм ээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлцэтгэхэд ямар төрлийн хариуцлага нөлөөлдөг талаар хэлжгүй. За гэр бүлийн хүчирхийлэл үлдэх одоо гэмтрэг 2024 он 25 оны байлгийн нөгөө өссөн үзүүлэлттэй улсын хэмжээнд за одоо жишээ нь 2023 онд улсын хэмжээнд 137 хэрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль ингээд зөрчснөөр шийдэгдэжсэн бол 2024 онд 144 болоод ингээд өсөх хандлагатай. За он гарсаар хууль зүйн тусалцааны төвөөс гэр бүлийн хүчирхийлэл болон за энэ гэр бүлийн одоо хоорондын маргаанаас болж одоо бүгд хохирсон бүгдийн одоо их зөрчсөн энэ асуудлаар бол зөвлөгөө мэдээллийг 24 хүн авсан байна. За эдгээрээс бол одоо ингэ нөгөө цагдаа байгууллагаар шалгагдж байгаа шүүхийн ингэ шатны шийдвэрлэгдсэн гэдэг ийм тоо зүйлүүд нь бол өөрөө байгаад байдаг. За гэхдээ ингэ нөгөө юу гэдэг хичээл сургууль орохоо
ингээд нөгөө хүүхдээ хайхахгүй орхих ч юм уу те ийм нэг гэрэл хүчрхийлэлд орчиж байгаа байхгүй. Тэгээд заамун одоо ингээд нөгөө гэрүүлийн хоорондын мараа ихсэх те за энэ зуны дэлгэр цагаар мөн одоо ингээд нөгөө аялал жугаалга ихсгээр бас ингээд хоорондоо сэтгүүл гунданы зөвлөмжийн хоорондоо модалцах маргаалдах те би ажлууд халдах гэсэн юм одоо хэлбэг шиг. Тэгэхээр энэ ерөөсөө энэ гэрүүлийн хүчрхийлэл гэдэг бол ерөөсөө энэ ахнаас айгу үүдэлтэй байгаа тийм аа л гэдэг. Гэрүүлийн хүчрхийлэл үлдсэн этгээдийн одоо хариуцлагын хувьд бол түрүү хэлсэнчлэн гэрүүлийн хүчрхийллийн одоо энэ зөрчлийн тухай ойл болон эрүүг ойлоо зохицуулж байгаа. За гэрүүлийн хүчрхийлэл ийм хохирогч бол одоо аль ч хүсний хүн байж болно. Тийм аль ч хүсний аль ч насны хүн байж болно. За гэрүүлийн хүчрхийлэл үлдсэн этгээд бол зөрчлийн тухай ойлын 5 4 зүйлс заасан. Хариуцлага. За энэ 5 4 зүйлд яасан тохиолдолд одоо хариуцлага хүлээлгэж байна вэ гэхээр гэрүүлийн харилцаа хамаарах бүхэн этгээдийг одоо зооцсон тий бүсэл зэргийн эсрэг үйлдэл хийсэн эсвэл хийхгүй байхыг шаардсан тий за мөн эдийн засгийн хувьд хараат байлгасан за бусдтай одоо харилцахыг хязгаарласан хоригдсон тий за ийм одоо үйлдэл ингээд байгаа бол энэ бол зөрчлийн тухай хуулиар гэрүүлийн хүчрхийлэлд тэмцэх тухай хуулийг зөрчих гэдэг ийм зөрчил. За энэнд бол тухайн одоо гэрүүлийн хүчрхийлэл үйлцэх этгээдийг албан сургалтанд хамруулад за 7-30 хоногийн барьшлах одоо ийм шийдвэрлэлээр шийдэгдэг. За цагаан байгууллага шийдвэрлэлээ прокурор хянаглаа шүүгэр дээр очиод одоо шүүхээс одоо хэдэн цагийн албан одоо сургалтанд хамруулах уу за хэд хоногийн барьшлага тодорхой гэдгийг одоо шүүх шийдвэрлэнэ. За мөн одоо нөгөө ахмад насны тэрэг тэтгэмжийг одоо өөрт нь нөхгүй байх тийм бусад хүн ашиглах одоо тухайн хамт насны зөвшөөрлгүйгээр тухайн одоо нөгөө тэтгэврийн картыг аваа явуулдаг тийм эсвэл бол нөгөө зээл авахуулаад зээлсэн мөнгө эндэрчээр аваа явуулдаг тийм тэгээ ингээд нөгөө ахмад настай тэтгэврээрээ зээлээ төлөөд өөрийнхөө хамшрааг залгуулах боломжгүй болдог. За энэ мөн одоо гэрүүлийн хүчирхийлэлтэй орж байгаа. За энэ гэрүүлийн хүчирхийллийг үйлдсэн бол мөн 7-30 хоногийн барьцлагатай албан сургалтанд хамруулна гэсэн юм зөрчлийн тухай дээр энэ зохицуулттай. За дараа нь энэ зөрчлийн тухай хуулиар бол нөгөө эрүүгийн одоо хариуцлага хүлээлгэх хэрэггүй бол одоо саяны одоо 7-30 хоногийн барьцлага албан сургалтанд хамруулах юм хэмжээ гарч байна. За эрүүгийн одоо хариуцлага хүлээлгэхээр заасан гэдэг нь болохоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дугаар зүйлд заасан. За 11 дугаар зүйл юу гэж хуульчилсан бэ гэхээр тухайн одоо гэрүүлийн харилцаа хамаарал бүхий этгээдээ байнга зооцсон. Байнга зооцсон шинж нь бол одоо 2-оос дээш удаа. Сүүлийн 6 сарын зам 2-оос дээш удаа зооцсон тий бид нь алдсан. За мөн одоо нөгөө түрүүний хэлсэнчлэн одоо бүсэлгийн эсрэг үйлдэл хийхгүй байхын шаардах. За тэр эдийн засгийн хувьд одоо хамааралтай байлгах тий. За энэ эдийн засгийн хувьд хязгаарлалтуудад байлгах гэдэг маань болохоор нөгөө өөрийн хөрөнгө тийм үү гэрүүлийн дундын эд хөрөнгө. За мөн өөрт ногдох эд хөрөнгөө эзэмших тий ашиглах захин зарцуулах эрхийн хязгаарлалыг ойлгуулна тий. За одоо би одоо нэг тийм юм ингээд зараад тий ийм юм ингээд тудлаад авчаа гингүүд одоо энийг ингээд одоо хязгаарлалтад тий. За энэ үйлдэлийг бол эдийн засгийн хувьд одоо эрхийн одоо хязгаарлах гэж ойлгодог. За ингээд мөн одоо дээрх одоо шинж тэмдэгтэй ийм одоо гэмтэргийн шинжтэй үйлдэлийг хийсэн бол за гэрүүлийн хүчирхийлүүлсэн этгээдийг за 6-аас 1 жилийн хугацаагаар зорчхыг хязгаарлана. Зорчхыг хязгаарлана гэдэг маань нөгөө цахим өвч зөөх. Одоо тухайн нутаг дэвсгэрээс гарахгүй байхыг ч юм уу эсвэл бол өөр нутаг дэвсгэр рүү жирчихгүй байхыг ч юм ингээ хязгаарлалт тийм ээ. За мөн эсвэл бол 6-аас 6 сараас 1 жилийн хугацаагаар 20 хил шийдэхгээ. За аль нэгийг сонгож шийдгэнэ гэсэн үг тийм. Одоо тухайн одоо гэрүүлийн хүчирхийлэл үйлдсэн одоо хор аюулын шинж чанар тий тухайн одоо хохирогчдод одоо учирсан хохирлын хэмжээ ч гэдэм үү тий за мөн одоо нөгөө гэрүүлийн хүчирхийлэл үйлдсэн хүний гэмрөө хүлээж авах байдал гэдгийг харгалзаад шүүхээс дээрх шийдэхлийн айлыг хөндлөнө. За хэрвээ гэрүүлийн хүчирхийллийг хүүхэд бамсны хүүхэд тий жирэмсэн их за ахав настай за хөгжлийн бэрхшээлтэй иргэн тий эдгээр хүмүүсийн эсрэг үйлдсэн бол хариуцлага нь арай өндөрсөн. Арай өндөрсөд 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар зорчхыг хязгаарлаад эсвэл бол 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар 20 хил шийдэх нэ гэсэн ийм одоо хариуцлагыг бол зорчгийн болон эрүүгийн үйлд үйлчилж өгсөн байна. Харийн сүм болон харийн сүмдүүдэд өсвөр насны хүүхдүүд гэмт хэргийн хавчтайтай холбогдож болж байгаа. Энд дэр зөрчлүүдийн талаар мэдээлэл өгөхгүй. За
Монгол Улсын эрүүгийн хувийн ерөнхий ангид бол за өсвөр насны хүн гэж одоо хэнийг хэлэх вэ гэдгийг болж байна. За өсвөр насны хүн гэдэг бол одоо гэмтрийг үүдэхдээ 14 наснд хүрсэн. Гэхдээ 18 наснд хүрээгүй гэдгийг ойлгоно гэдэг ингээ хөлчлөн одоо аахгүй. За тэгэнгүүт сүүлийн үед за өсвөр насны хүүхдүүд маань одоо тодорхой төрлийн гэмтрийн одоо холбогдогч болох эсвэл бол хохирогч болох тийм. За энэ хандлага бол цөөнгөө гарна. За цөөнгөө гарч байгаагийн шалтгаан одоо дээр ирсэнчлэн одоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг гэр бүлд хүмүүжж байгаа хүүхдүүд ямар нэгэн гин тэргийн холбогдох юм уу хохирогч болчих юм эрсдэл аюу өндөр болоод байгаа байхгүй. За ингэнгүүт за өсвөр насны хүүхдүүд ямар гин тэрэг одоо холбогдоод хохироод байна гэхээр сүүлийн үед за бусдын их хөнгийг хулгайлах тий. За эсвэл бол одоо зайлших тий одоо энэ захмаар одоо иргэдийг зайлших. За мөн одоо нөгөө бэлгийн хэрэгчлөөний эсрэг гэмтэр буюу одоо бидний ярьсанчлаар хүчиндэх гэмтэргийн хохирч болох тийм. За зарим тохиолдолд холбогдогч болох одоо ийм эрсдэл гараад байгаа. За 2025 он гарснаас хойш за манай хууль зүйн хэлцээний төвөөр бол бусдын хөнгийг хулгайлах гэмтэргийн холбогдогч болсон 3 хүүхэд. За зам тээврийн ослын хохирч болсон 2 хүүхэд. Бамсны 2 хүүхэд байгаа. За ингээд хүчиндэх гэмтэргийн холбогдогч болсон 3 хүүхэд. За хүчиндэх гэмтэргийн хоригч болсон 6 хүүхэд гээд ингээд энэ одоо нөгөө тоо үзүүлэлтүүд цаашид ингээд өсөх магадлалтай буюу одоо иргэдээс ирж байгаа гомдол мэдээлэл ингээд ихсэх магадлалтай гэж байна. За тэгэнгүүт одоо цаашид бид нар юуг анхаарах вэ гэхээр эцэг эхчүүд одоо хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах тийм өсвөр насны хүүхдүүдийг эзэнгүй орхихгүй байх. За мөн одоо өсвөр насны хүүхдтэй гэр бүлдээ одоо бага насны хүүхэд өсөж байгаа бол одоо гэртээ харьцан сотурахгүй байх тийм. За мөн одоо энэ хүүхдүүдийн одоо энэ цаг хэрэглээ тийм цаг гар утасны хэрэглээ эдгээрт хяналт тавьж чаддаг байх гэдэг нь энэ бол одоо нөгөө нэг эцэгчдүүдийн одоо хууль рүүлээс үүрэг. За мөн одоо энэ хулгайлах гэмтэргийг үлдээд байгаа хүүхдүүд одоо ямар одоо шинж тэмдэг хийлэгддэг вэ гэхээр өөрийнх нь ингээд наацхан хэрэгцээ хангалтаагүй байх тийм. Одоо өдөр ингээд хоол идэггүй байх ч гэдэм үү те. Эсвэл бол ингээд одоо бид нар чинь хүүхдээ ингээд хооллох, хувцлах те. Үүрэгтэй шүү дээ. Тэнгүүд ингээд нөгөө хувцс ингээд одоо өвөл болж байхад зуны хувцастай байх ч юм уу те. Хавар намар болж байхад зуны хувцастай байх. Эсвэл бол өвөл болцсон байхад хавар намрын хувцастай байх ч гэдэм үү те. Энэ нөгөө наацхан хэрэгцээг хангаагүй эцэгчүүд үүргийг биелүүлээгүй байж тал хүүхэд нөгөө өөрөө ингээд цанасаа өөрийнхөө хэрэгцээг хангахын тулд бусдын эд хөрөнгийг одоо хулгайлах ийм одоо тохиолдол маш их гардаг. Тэгэхээр одоо хуулиар хүлээсэн үүрэг байна эцэгчүүдэд те хүүхдээ хараа хяналттай байлгах, хүүхдийн наацхан хэрэгцээг хангах, те хүүхдээ эзгүй орхихгүй байх, те хүүхдээ одоо энэ гэмтэргээс урьдчилан сэргийлэх энэ бол одоо эцэгчүүдийн хуулиар хүлээсэн үүрэг учраас эцэгчүүд хүүхдээ хяналт тавих, те гэр бүлдээ архитан сотурахгүй байх. За эдгээр одоо үйлдэлүүд дээр маш их анхаарах хэрэгтэй гэсэн ийм зөвлөгөө бас хүмүүс түрхэн байгаа гэж бодож байна. Хуулийн цаг подкастын энэ удаагийн дугаар өндөрлж байна. Бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Иргэд та бүхэн хуулийн зөвлөгөөний дэвшлүүлж, гэмтэр зөрчлөөс урьдчилан сэргийлээрэй.